нэгийг хожиж өгнө гэхээр нэг ширхэг буудал нэг шугам эзлснийхаа төлөө тэр шугам буудлаараа дамжуулж тогтолгооно хийдэг магадaltaй хожиж. За тэгээд англ гараагаа юу. Англ гарааны энэ хуулбар бол за дээлсүүд хоёр талтай үргэлжлэнэ. За тэгээд шугамаа өгөөд тэр буудлаа алдаад хожигдсон нэг хуулбар байгаа. Дараагийнх нь бол тэр шугамыг өгөхгүй, тэр буудлыг өгөхгүй гэдэг нөгөө талаас нь тэмцэлсэн үед бол хоригдсан хамгаалалт хийсэн үед бол бас яаж үргэлжлэх вэ гэдэг хэрвээ багтвал хоёр дахь хуулбарыг яваа гэж бодож байна. За мөн бас нөгөө шатараа тайлбарлах юм бас нэг юмыг нь мартчихсан байна. Шатар гэдэг бол хоёр хүний үдэл санааны тэмцэл байж байгаа. Ялан дийлэх гэсэн. Ухаан бодлоо уралдуулж нэгнийгээ ялан дийлэх гэсэн үдэл санааны тэмцэл байж байгаа. Тэгээ энэ хуулбар дээр бол жишээлбэл А3-аас F8 ташин шугам аваад D6 буудлыг нь эзлээд ингээд довтлоод нэгнийгээ хожицсан байж байгаа. Нэг хоёр хүн тоглоод тэгээ хожицсан чинь дараагийн хоёр хүн тоглосон нөгөө хараас тоглож байгаа хүн нь бол энэ шугамыг чинь өгөхгүй. Энэ буудлыг чинь өгөхгүй гэсэн тэмцэл өөр өөрсдөлтөчөөс одоо тулгардаг. Тэгэх юм бол нөгөө цагаанаас тоглож байгаа хүн бол тэрийг яаж даван туу өгөхгүй гэж. Тэгэхээр хуулбаруудын өөр хуулбарууд явж эхэлнэ. Өөр анализууд явдаг. Шатар бол ерөнхийдөө ингээ үргэлжилдэг. Тэгэхээр нөгөө цагаанаас тоглож байгаа хүн бол за А3-аас F8 ташин шугам авч чадсангүй, D6 буудлаа эзэлж чадсангүй, А5 гэдээ алдчихлаа. За тэгвэл тэр хуулбар дээр нь яаж цагаанаасаа бас дахин яалтан дүрх, дахин яаж тэмцлийг цааш үргэлжлүүлэх вэ гэдэг. Ингээд эцэс төгсгөлгүй маш олон хуулбарууд үргэлжилдэг. Энэ дээр анализууд хийдэг. За ийм л танин мэдхүйн салбараа. Танин мэдхүйн салбар гэж хэлээд байгаа шүү. За шатараар дамжуулж хэл сурч болно, тоо сурч болно, аливаа зүй тогтолцоодыг судалж болно. Ямар ч сэтгэлгээний онолыг бол шатрын ондоор дамжуулж судалж болно. Гүн ухаан, байгалийн ухаануудыг бол судалж болдог. Энэний нэг баталгаа нь бол манай шатарчид дотор одоо нийгэмд байдаг бүх төрлийн мэргэжлийн хүмүүс, эмч, багш, инженер, одоо математикч, энэ дэлхий дээр ямар мэргэжил байдгийг бүх мэргэжлийн хүмүүс бол шатрыг тоглож байдаг. Яагаад гэвэл ямар ч мэргэжилтэй, ямар ч ажилтай бол зүй тогтолцоог нь судлаад хууль дүрмүүдийг судлах болж холбогдчихдаг. Учрыг нь олоход бол маш хэрэгтэй зүйлээ гэж. За энэ дээр бичлэгүүгээр яв өөрсдөө бичээд авчихна. За C4, C5. Англи гарааны нөлөөд явж байна. C3, C6. За ер нь бол гарааны дүрмэн дээр бол за бүх багшаар гарааны дүрм орж байгаа. 2 3 заалтууд үйж идэг шүү дээ. Гараа гэхлээр бол төвийг эзлэн төв гэдэг нь бол E4, E5, D4, D5. Төвийн дөрвөн буудлыг эзэлсэн тал бол тоглолтын санаачлагыг авч дагуу байдлыг авч идэв. Эндээс харахад бол одоогийн байдлаар бол D5 буудлыг цагаан хяналтандаа авсан байна. D4-ийг нь харна авсан байж. G3, G тэмээ G. Энэ бол бас авсруулсан санаа. D5 буудлыг бол хизээч өгөхгүй. Яагаад гараанууд А4 юм уу А4 гэдэг явахгүй гэж. Нөгөө талаас нь асууя. Жишээлбэл энэ хүүг ингээд төрөхөд бол зүгээр эдсэн буудлаар нь энэ бол би энэ ахад багштай бол бас хэрэгтэй зүйл гэж ойлгож байна. За харах зүйл талаас. Жишээлбэл ингээд тайлбарласан. Энэ хүүг төрөхөд за тэгвэл C4-ийн төрсөн C4 төрсөд нэг нүүдлийн дараа хүү өөрийнхөө төрсөөр эзэлсэн, биеэр эзэлсэн, B5 нэг буудлыг юу эзэлсэн байгаа вэ? Хүн энэ үйлдэлээс нь ажиглахад ийм давуу талтай байдаг байх нь шүү дээ. За тиймээ G7
2, 3. Энийг биччихъя дөө. 2, 3. 2, 6. G3. G6. G2. G1. За яг энэ агшинд нь ажиглая. Яг энэ нүүдлийн дараа. За нөгөө дүрсийн тухай ойлголоо. Диаметр талаас хөлөг бол 4-өөс хойш 1-ээс 4 дугаар шугам бол цагааны газар нутаг, 5-аас 8 дугаар шугам бол зэрэг хар талын газар нутаг байна. Би түрүүнд хэлсэн. Шатар тоглоно гэдэг бол хоёр хүний оюун санааны тэмцэл байдаг гэж. Энэ түүхэн талаас нь харахад энэ яг энэ байдлыг харах юм бол манай өвөг дээд дээр үе дайн байлдаа явуулж байхдаа газар нутаг гэж маш их тэмцэл явуулж байсан. Ер нь манай өвөг дээд биш. Бүх үндэстнүүд бүгдээрээ хүний нутгийг хулгайлж авах байлдаа хий. Тэрнтэй маш төстэй. Энэгээр нь Монголын төрөлцсөн үгэн дотор усгүй газар тусгүй байснаа гэж хэлсэн байж байгаа. Гэхдээ энийг энэ нүүдлүүд ингээ олшроод байх тусам шатар тоглолтоо байх хэрэгтэй вэхээр энэ эндээс нэг буудлыг нэмж аваад байх юм бол орон зайн давуу тал гэдэг юм үүсдэг. Ягаад гэвэл олон буудлыг хэлсэн талынх нь дүрсний хөдөлгөөнд чөлөөт байдаг. Бага буудлыг шахагдсан талынх нь дүрсний хөдөлгөөн бол нэг буудал дээр хоёр дүрс давхарж уухгүй шүү дээ. Тийм учраас нэгнийхээ буудлыг хаагаад хөдөлгөөн нь багасчдаг. Тэр утгаараа бол нөгөө олон буудлыг хэлсэн тал нь давуу буюу санаачлалыг аваа явдаг. 2, 3. За энэ дээрээс хараарай. E5 нүүдлийн дараагаар энд ийм онгорхой үүссэн гэж. Энийг бол сударсан буудал гэд нэрлэгдсэн байгаа. Шатрын онлын бүх номон дээр байж байгаа. Яг энэ 5 дахь нүүдэл байна. 5 дахь нүүдлийн дараагаас энийг бол маш гэрхэн ажиглах хэрэгтэй. Тэнд онгорхой, тэнд сударсан буудал үүссэн. Тэр буудлыг ашиглаж яаж одоо энэ бол алдаа гэж үзэж байна шүү дээ. Ер нь бол шатар гэдэг бол алдаа. Алдаа хийвэл маш гоё уран гоё комбинацууд хийгээд 2 3 нүүдлийн мад 4 5 нүүдлийн бэрс шийдээд морь шийдээд ингээ мадалцсан байдаг. Ямар гоё гайхамшигтай комбинац вэ? Ямар гоё мад вэ гэдэг одоо шатар сонирхогчд бол бишрэн гайхаж бүр шагширч байдаг. Энэ бол тэр комбинац хаанаас үүссэн юм бэ гэхдээ зэрэг яг ийм онгорхой буудал юм уу? Ямар нэгэн тийм жижиг алдаанаас үүссэн. Тэгэхээр бол мэрэгжлийн шатарчид бол тэрийг бол маш гярхаа байдаг. Одоо ганц тийм буудал судрахтайгаа тэрийг ашиглаад довтлж эхэлдэг. Нөгөө ямар ч одоо айлшгүйгээр бэрсээ шийдээд бэрсээ ганц хүнээс өгөөч юм уу? Бэрсээ ерөөсө сул шийдээд довтлоод байдгийг цаад утга учир нь тэр ганц сул буудал байсан гэж таарах гэж. А3. Энэ нүүдлийг тайлбарлахад айгүй хэцүү. Энэ бол нөгөө гарааны дүрмтэй бол зөрчилдөд явчихж байгаа. Гарааны дүрмээр төвийг эзлэх бод хөллөхтэй хоёр дахь заалт нь байж байгаа. Гэтэл бол энд хөллөөгүй байж байгаа энэ тэмээ байж байна. Энийг хөллүүлэх гэж яагаад B3 түрээгүй ингэж. Эсвэл D3 түрээд энэ тэмээг ийшээ гараагүй дээ. Тэгэхээр энэ хувилбарын одоо зорилготой холбоотой. Өөрөөр хэлбэл зорилго хаанаас үүссэн бэ гэхээр тэр D6 сударсан буудлыг ашиглаж тогтлох гэж байгаа юм. За хар бол энэ чинь хоёр хүний тэмцэл хийсэн шүү дээ. Тэгэхээр хараас тоглож байгаа хүн бол дөрвөөр л явна шүү дээ. Бод хөллөсөн дөрвөөр явна шүү дээ. Хоёр чи явуулсан. Нэг юм чинь над тэгэлсэн. За хар бол бодоо хөллөсөн. Хар бодоо хөллөсөн. А3. Би нүүдлээ огцсон байна. Уучлаарай. 5 дээр морь 3.
2F3 E5 гэсэн. Тэр E5 гэдэг нүүдлийг нүүснээс болж D6-гийн буудал суларсан. Одоо А3 гэсэн. Морь G. За энэ дээр. За энэ 6 дугаар нүүдэл. Морь G7 гэхээр тэр юм B4. За энэ хүү гэдэг. Хүү сул өглөө иглээ морь. Угнуудад илүү хүүтэй нь очдог. Энгийн ойлголтоор. Гэвч хүүгөө өгч. Яагаад хүүгөө өгч байгааг нь минийс ойлгож байгаа бах тий. D6 буудлыг бид нар ашиглаж тогтлох гээд байна. Тэмдэг сул буудал байна. За морь B4 гэхээр нь тийм аа. Морь D6. За одоо нөгөө D6 шонгоогоод эхэлсэн тий. Тэн дээр ямар ч зүйл тэгээ буудлыг эзлэн гэдэг бол зөвхөн нэг дүрсээр биш. Биш хоёр дүрсээр эзлэх юм бол баттай эзлэгдэж байгаа. Тэгээ ямар ч зүйл ихлэ тэмээгээ тавиад авсан. Тэмээгээр бол тэмээний үед бол D6 буудлаар тусч байгаа үз. Морь G одоо CB AB морь B4 тэмээ А3 морь B6. За морь B6 ухтагаад иргэн морь B. За одоо бол тэр буудлыг хамгаалж чадах болсон. Энэ хэд вэ? 10 дугаар нүүдэл дээр. Морь B. За ингээд энэ нэмэх аны цагаан тавуу. Хүү өгсөн. Тэгээ битүүгараа бол гамбит маягийн гэдэг юм уу? Бод шийдсэн ийм тоглолт бол эхний 10 нүүдэлд маш ховор. 10 нүүдлээ бол баг за одоо тоглогчийн ур чадвараас шалтгаалаад жишээлбэл одоо дэг тоглох хүмүүс бол баг энэ юу гэдэг 10 нүүдэл болчдөг. За 1 2 дугаар зэргийн юм уу тийм зэрэг цолтой шатагчд бол бас бодох нь боддог. Тэ бас нүүдлүүд бол маш ховор хийдгээ гэж.